Тада! Squid Game Season 2-оор уулзж байгаадаа баяртай байна. 1-р анги. Гих хүн онгоцны бодлоос гарахаар алхаж явахад хар хувцастан залгаад чи өөрийгөө юу хийж байна гэж бодов гэхэд гих хүн түүнийг ойр орчимдаа хайгаад ярихаа болоод өөрийгөө харуул харах шиг нуутгаа бол гэхэд чи онгоцондоо суух ёстой байсан юм. Чи шийдвэртэй харамсаг болно гэхэд гих хүн би чамайг олох болно гэд дуудлага дуусч таксийн цулаа. Жолооч ах улаан үсийг нь хараад балмагцсан ч хаашаа явахыг нь асуулаа. Гих хүн сөвөлд нэг дэлгүүрд орж ирээд цаасны утга аваад хамаг хувцас тайлаад өөрийгөө нойлд нэгжиж гарлаа. Хаана байгааг нь байнга мэдээд байсан болохоор байршил илрүүлэх төхөөрөмж өөрт нь байгаа гэж бодохч тодорхой биз. Тэмчиж чихнийхэн ард байсныг олноо. Тэгээд шууд цаасны утгаар зүсээд цусан туслаад л бүр нүд талтармаа. Чипийг гаргаад ирлээ дээ. Тэгээд байж байхад нэг хүү ороод ирэв. Гих хүн сандран уучлаарай 5 минут хүлээж болох уу гэхэд хүү толгой дахив. Би хүүгийн оронд байсан бол орилох байсан болов. Айд сандраад дуу гарахгүй юм болов. Гих бах мэнтэй үүдээ төвччихгүй дээ. За чипийг угаалтурт хийж урсгалаа. Манай цагдаа эмнэлэг тухаангүй хөвтөж байна. Мань хүн үдээ нийлээ. Ээж нь баярлах сандрах зэрэгцэн эмчийг дуудлаа. Ой сандамжаа алдаагүй бололтой ахыгаа сүулт харснаа санан нэрийг нь дуудаж байна. Хүй 2 жилийн дараа гинүү. Гих бахыг тоглоомд оролцуулаагүй болтой шүү. Улбар үстэй залуу хойно охин сунталчихсан мотоциклээр явж хахад цагдаа маань ирлээ. Мань хүн замын цагдаа болжээ. Дуулахгүй жолоодсон үнэмлэхээ гэхэд өөрөө дүрм зөрчсөн байжж намайг хотод байж байлаа ухааны юм яриад дургуулхан үнэмлэхээ өглөө. Охин би зохицуулын энтер гиснэ. Та биднийг явуулчихж болохгүй юу? Би дуулгаа зүгсэн байна гэв. Цагдаа хамаагүй гэхэд охин хандраад хамуу хайшин. Та үнэхээр ийдүүтэй юм гэхэд саад болоод байгааг нь хэллээ. Охин бас хаздаг юм бэ гэсний нөгөө талд нь гараад селфи хийв. Цагдаа 20,000 вон-ы торгуулийг залууд өглөө. Охин сая авахулсан зураг постлол дайгуу гэд цагдаагийн инстаг асуугаад нэгнээ дагцгаая гэхэд цагдаа маань нүүр өгөхгүй. Залууч охиныг орхиод ганцаараа явчихв. Охин араас нь гүхэд би яах юм гэд орилоход наад цагдаа чинь хүргэж өгч магадгүй гэд хаяаж авчихв. Аргагүй штий ингэж амар хүн рүү хандраад харч. Хөөе буцаад тэр новшоо гэдэл орилон араас нь гүгээд явлаа да. Цагдааг цаашдаа нэрээр нь Жунхоо гэд явъя. Жунхоо арал дээр байхдаа залгаад зураг бичлэг явуулаад байсан дарга нь ирчихсэн хамт хоол идэж байна. Дарга нь түүнийг буцаад мөрдөх тасагтаа хүрээд иргэн. Дарга гэхээсээ илүү ах шиг юм байна. Ойр ойрхон уулздаг. Би бол чамд итгэж байгаа. Удирдлагууд бол нотлох баримт байж л итгэн шүү дээ. Чиний хэлсэн зураг бичлэг ирээгүй. Утас чинь далаад унсан. Тэр аралж олдохгүй байна. Ядаж байхад зөвшөөрлгүй буу авч яваад алга болчихсноос хэдэн өдрийн дараа чамайг өхлүүд байдалтай болсон. Удирдлагууд чамайг хална гэхээр нь би авч үлдсэн гэдэл учирлаад яриад байна. Хэдтгэж ярьж байгаа юм бүү. Жунхоо ирхмээ би танд ёслоё. Би танд өртөө. Та үргэлж миний баатар байх болно баярлаа гэв. Дарга шогч амтан минь гэснээ. Цагдаа нотлох баримттай байж гимт хэрэгтэй тэмцэнэ гэхэд Жунхоо дуулга өмсөөгүй хурд хэтрүүлсэн гэд бүх нотлох баримт тодорхой байдаг болохоор би замын цагдаа руу шилжсэн шүү дээ гэхэд чамайг бууцсан хүний царайг санаж байна уу гэд асуулаа. Жунхоо үгүй гэж хариулав. Маш тодорхой санаж байсан ч ах нь байсан болохоор нуусан юм болоо да. 2 хүн дэм буудал хайгаад явж байна. Залуу хаалттай байхад нь хүн байна уу гэд хаалга зохиод байсан болохоор бүсгүй заавал энд орох гэд яах вэ гэхэд залуу бүх гэрэл унтраалттай байна. Хаалттай байгаа юм болов гэхэд бүсгүй гэрэлтэй хаягаа унтраасан байгаа нь бүх өрөө дүүрсэн гэсэн үг. Өөр газар руу явъя гэв. Залуу яаж мэддэг юм гэд уурлахад бүсгүй чи намайг бүгдийг мэддэгт дуртай гэж хэлсэн мэддэг гэд явчихв. Залуу түүний араас өмнөх найз залуу чинь хэлсэн юм уу гэд хардаж уурлаа сүйд. Гих бах буудлын камераас тэднийг хараад сууж байна. Камерт хүн харагдахгүй байгаа хэрнээ хонх дуурайд ив. Гих бах ихэд сандарч буу барьсаар хаалга дээр очтол нөгөө нэрийн хуудсыг шургуулсан байгааг хараад үүдээ нийтэл хар хувцастан байж бахан тэрэ. Тэгсэн тоглогч 456 үүнийг хайж байна уу гэд сануу Сибэг хоёрын тасарсан толгойг барьчихсан. Нөгөө хоёрынх нь нүдэн нээгдээд манд хүн сандраад буудаж гарнаа. Хар дарсан зүудэжээ. Сэртэл үнэхээр хонх дугарч байна. Камераараа харсан чинь нөгөө мөнгө хөлөгч гой зүрх энтер гаргаад байж байдаг шүү. Гих хүнд шүл юм авчирсан байна. Хэр байна да гэхэд дээрдэж байна гэв. Мөнгө хүлэгч
Тэгж харагдахгүй л байна да. Чи унаад өгвөл тэр залууг олохгүй гэхэд гихүн өнөөдөр хэр байв гэж асуулаа. Өглөө 10-аас оройн 10 хүртэл бүх метроны буудлын 1-4 шугамыг шалгасан бас л олдоогүй. Тэр биднийг хайж байгааг мэдчихэд өөр газраар явж байгаа юм болов уу? 2 жилийн турш хайсан боловч сэжүүрч болцсонгүй гэхэд гихүн маргаашнаас эхлээд эхний метро явж эхлэхээс сүүлийн метро зогсдол бүх шугамыг шалга гэхэд мөнгө хүлэгч цалингийн зардал хийхэд маш их мөнгө шаарддаг гэв. Гихүн ах цүнхт өр мөнгө өгөөд би тэр нэрийн хуцыг 3 жилийн өмнө яг энэ үеэр л авч байсан. Хэрвээ тоглоом үргэлжилж байгаа бол шин тоглогчдыг элсүүлж байгаа. Одоо л олж чадахгүй бол дахиад 1 жил хүлээн гэхэд мөнгө хүлэгч би энэ жил заавал түүнийг олно гэж амлаад гарлаа. Мөнгө хүлэгч машинд орж ирээд хүмүүстэй маргаашнаас эхлээд бүх хүн хэрэгтэй өглөө 6-аас эхэлнэ. Тимээс ууж идэхгүй эртхэн гэртээ хараад унтаж амар гэхэд урд сууж байсан залуу өөрийн 6 цагт хин цааш идэх тоглоом тоглох байдгийг гэхэд мөнгө хүлэгчийн хажууд сууж байсан залуу түүний ярьж байгаа юм хүн итгэмээргүй гэхэд мөнгө хүлэгч үнний ортой үр тавьсан хүмүүс ойрын хэдэн жил сургаггүй алга болоод байгаа гэхэд танаас мөнгө зээлсэн хүмүүсийг нэг арал дээр аваачаад хүүхдийн тоглоом тоглуулад алж байгаа гэж юу? Солиотой байгаа зү гэхэд босс би тэрний үгэнд итгэж байна гэж бодоо юу? Тэр бидэнд хангалттай мөнгө төлж байгаа. Би сон гихүнд над дээр ирээд өрөө төлөөд эргүүлээд намайг хүсэлсэнд нь баярлж явдаг. Тэгсний ачаар л та нарын цалин өгж бизнесээ үргэлжлүүлж байна. Гоншигнохоо болоод нүдээ ширхтэл хар. Хэрвээ бид цаас шидэх тоглоом тоолж байгаа новшиг олвол бидэнд тэрбум вон өгнө гэсэн гэхэд бүлгийнх нь нүд аман сэргэж тэрбумаа гэд орилдов. Босс одоо тэрний үгэнд итгэж байна уу? Тэр залууг олсон хүнд нь хагсыг нь үгүй гэхэд мань хитбөөн баяр. Одоо нүд нь ширхсэн ч хамаагүй болох шиг боллоо доо. 2024 оны 6 сарын 19 гихүн им тан ууж унтдаг болжээ. Жунхоо усан бомтод ирээд ахмадын мэндийг мэдэв. Ахмад цаг агаар сайхан байвал загслаад үгүй бол эндээ арх уугаад байж байна гэж авдаг юм. Ахмад парк өдөр бүр уудаг гэхэд та дайжгүй харагдаж байна шүү гэхэд Ахмад димим яриха болоод аврах хантаа зөөмс. Дахиад л чиний нууцлаг арлыг хай. 2 жилийн турш хаа сайгүй л хайлаа. Одоо хаашаа явах юм? Чи хаана байна? Нууцлаг арал минь гэхэд Жонхоо далайн төрөл толон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад очиж үзээгүй цөөн газар байгаа гэд газрын зураг дээр 2 арлыг Ахмадад харуулад тийшээ явахаар болов. Ахмад чамайг хөвж байсан газар чинь л үлдээчихдэг байж ингэж өөртөө төвгүүдах гэж хэлв. Мөнгө хүлэгчийн туслах бүгдийг цуглуулсан байх бөгөөд бидний хайх залуу 180 см орчим өндөртэй, гоё өстэй, царайлаг, гоё ослолтой. Тэр үргэлж цүнхтэй явж байдаг. Цүнхэнд нь бэлэн мөнгө болон цааш шиддэг тоглоом байдаг. Тэрийг ашиглаад хайсан хүнтэйгээ тоглоом тоглоод дараа нь ийм нэрийн утас өгдөг гэд нэрийн утсыг харуулв. Тэр залууг болвол яаралтай мэдэгдэр гэв. Тэгээд мөнгө хүлэгч тэднийг метроны 10 шугамудад хуваарлаад буудал нэг бүрийг наривчлан сайтар шалхахыг даалгав. Шалгаснаа баталгаажуулж зураг авахулж явуулахыг мөн хэллээ. Шагналын мөнгөө сонссон хүмүүс урам зоригтойгоор ажилдаа гарлаа. Гихүүн метроны буудлын ойролцоо тэднийг буудал болгоноор явж байгаа зургийг утаснуудаараа хянж байна. Мөнгө хүлэгчийн багийнхан таарсан хүн болгоноос нөгөө эрийг асууж сураастай. 2024 оны 7 сар болжээ. Мөнгө хүлэгч маань улаан цайндаа гарчсан уучлаарай ирэхмээ болох уу гэд хар цүнхтэй хүний цүнхийг нь шалгаж байна. Зарим нь ч өршөөгөрөөгээд шууд шүүрж аваад шалгаж малгаад аргаал барж авах шиг байна да. Жунхоо хэдэн арлыг шалгаж үтсэн боловч нөгөө арлаа олсонгүй. Тэд буцлаа. 24 оны 8 сар болжээ. Элсүүлэгчийг хайх ирэл үргэлжилсээр олон хоног уртсгсан цагаар хайж байгаа тул жоохон сулцсан харагдана. Ахмад Жунхоо хоёр арлаа хайсаар далайн хүчтэй давлгаанд усан онгоц нь хүмүрчих гэдэл хэцүү. Ахмад ийм цаг агартайд димий. Тэр хэсэг эргүүлэг ихтэй гэж хэлсэн штэ. Амьд байгаа нь гайхамшиг. Наа новшин арлыг чинь хайж байгаад загсны хоол болох шахлаа гэхэд Жунхоо уучлаарай гэв. Ахмад би чамайг уснаас аварснаас хойш ингэж амь насаа эрсдүүлэн чамтай хамт явж байна гэхэд Жунхоо таны хийсэн зүйлд үргэлж талархаж явдгаа. Ахмад чамайг болсон газраас 10 км-ийн радиуст хэдэн зуун арал байдаг. Урсгал нь хүчтэй. Урсаад хэр хол явсныг ч мэдэхгүй байж яаж болох вэ гэхэд Жунхоо таны зөв. Одоо болцгоё. Бид чадах бүхнээ хийсэн гэв. Ахмад тэгж хэлчихээ дараа 7 хоногт буцаад ирэх юм байж гэхэд Жунхоо би ачигтэн заавал хариулах болно гэхэд Ахмад тэг хэрэггүй.
Дахиад ирэхгүй гэсэн чинь гунигтай ч юм шиг гэхэд жонхоо би хаяа ирж зочлоно гэхэд Ахмад хамтдаа далайн аргаалж барьцгаая. Орчин үед сайн ажилтан олох хэцүү болсон. Цагдаагийн ажлаас чинь илүү цалин өгнө гэхэд жонхоо хэдий гэв. Тэр талаар буцаж очиод хундагын мунгаа ярилцъя. Тэнд бомб харагдаж байна гэд Ахмад хэллээ. Мөнгө хүлэгчийн баруунгаар 50 ч холлож чадахгүй хэцүү байна. Та сонгийн хүнгийх тэр хүнд хэр итгэдэг юм? Тэр хайгаад байгаа залууг нь харсан нэг ч хүн алга. Гихүүн хичнээн галзуу байсан ч байхгүй үнийг хайж хідэн тэр бумыг үрнэ гэж байхгүй гэхэд ахаа би тасралтгүй 2 жилийн турш шайлаа. Эхнэр маань тэр хүнээ олвол өөрөө тоглоод 45.6 тэрбум вон авчир гээд байгаа гэд хэлтэл цаас шидэх чимээ сонсогдов. Хартал замын цаана нөгөө нөхөр чинь дүрээрээ нэг хүнтэй тоглож байдаг шүү. Хараад шууд гихүүн залгаж хэлв. Гихүүн байгаа газар нь яваад очие. Алталгүй дагаад байршлаа хэлээрэй гэв. Мань хоёр араас нь даггаар явлаа. Нэрийн хуудас авсан залууд Ким Жүнхийгээд бүсгүйгээс дуудлага ирж байна. Залуу авсангүй. Бүсгүй бас нэрийн хуудас авсан байгаа нь харагдана. Жирэмсэн эмэгтэйчүүдийн үзүүлдэг эмнэлэгт байснаас нь харвал тэрээр жирэмсэн бололтой. Тоглогч хэлсүүлдэг залуу баахан талах худалдаж авч байна. Бас 100 суглаа ав. Мөнгө хүлэгч маань нөгөөтгөө овоо алдчихаагүй дагаж яваа харагдана. Гихүүнд хаана байгаагаа хэлэхэд би удахгүй очлоо гэв. Элсүүлэгч наранд нозоорсон хэвтэж байгаа бүбөө бололтой ахыг эрхмээ ирээдүйдээ итгэл алдсан юм шиг байна. Бяцхан бэлэг бэлдсэн гэхэд бүбөө юу юм гэд нүдэн сэргээд босоод ирлээ. Суглаа талах хоёроо юу ч хэлэлгүйгээр зэрэг бариад түүн рүү ойртуулв. Хинч хоёуланг нь өгөх гэж байна гэж бодно штэ. Тэгээд авах гэхэд нь аль нэгийг нь сонгох гэв. Бүбөө талахыг сонгох гэж байснаа болоод суглааг сонглоо. Суглааг хүссэн чинь юу ч бодсонгүй. Дараагийн байр руу явж байгаа бололтой. Дахиад 9 хүн суглааг сонгосон ч мөн адил юу ч таарсангүй. Суглааг хус гэд зоос өгөөд буцааж авч байхад нь хүн алгацаар байгаад алга нь өвшиж зузаарсан байгаа нь харагдана. Нэг хүн талах сонглоо. Талах сонгол яах юм бол гэд бодтол юу ч болсонгүй. Дараагийн байр руу явв. Дахиад 2 нөхөр суглаа авчээ. Бас л хоосон. Элсүүлэгч бүбөө нарын байгаа газраас хідэ алхам холтож зогсноо. Талхнуудыг газар тасгаж хайлаа. Нэг бүбөө хайрын эмийг хайж байдаг гэд талхыг авах гэтэл талхыг гიშгснээ. Би боломж олгосон. Та сонголтоо хийсэн. Хайж байгаа нь би биш. Та нар гэд бүх талхыг гიშгчв. Галзуу цаашаа амар царай гаргаж байгааг нэ. Гихүүн элсүүлэгчдэр гялс ирэх гэж яарад хурд хэтрүүлсэн тул цагдаа зогсохыг шаардлаа. Жонхоо нэг дадлагжигч цагдаагийн хамт явж байна. Түүнийг очиж зохих арга хэмжээг аваад ир гэд явуулав. Гихүүн үнэмлэгээ шалгуулад байж байтал нөгөө талд элсүүлэгч такси бариад явчихлаа. Араас нь дагж яваа хоёрт маань ашгүй такси хурдан олдоодглоо. Гихүүн торгуул аваад шуутган л хөдлөлөө. Гоншигналгүй торгуул аваад явсанд нь итгэж өгөхгүй. Жонхоо жолоочийн мэдээллийг харахад танил нэр байж байдаг шүү. Мань хүн арай нөгөө гэдлүүлдэв. Дадлагжигч цагдаа олон утас таблет машинд нь байсныг хэллээ. Элсүүлэгч таксинаас буув. Дагаж байгаа хоёрч буугаад гихүүнийг хүлээвэл түүнийг алтгах нь өөрсдөө барьцгаагээд араас нь яваад хоёулаа задуулчихлоо. Элсүүлэгч барьж явсан хатуу цүнхээрээ мөнгө хүлэгч манд илсээд хэлээ. Хүчээгүй байгаа да. Жонхоо оффистоо ирээд мэдээллийг нь хайж үзтэл нөгөө гих байх мөн байна. Түрээсийн машинтай явж байсныг нь мэдлээ. Гихүүн нөгөө хоёроо байршлаар нь хайж ирээд залгатал холбогдох боломжгүй. Нөгөө хоёрын хутгийг олоод тэр хавь цус болчихсон байгааг харлаа. Элсүүлэгч байшингийн дээвэр дээрээс гихүүнийг хараад түүний хүмүүс байсныг нь мэдж ав. Жонхоо машин түрээсийн газраас түрээслэгч нь Sunshine Capital гэдгийг мэдээд хаягийг нь олж авлаа. Мөнгө хүлэгч маань их л чадaltaй харагддаг юм. Хоёулаа байж ганц залууд баригдаад хүлүүлж гисэн байж байдаг. Элсүүлэгч тоглоом тоглоцгоё. Хайч чулуу давуу хасах нэг. Ялагдсан шийтгүүлнгээд 6 сум ордог буунд 1 сум хийгээд тоглоомыг эхлүүлэхэд баруун гар хайч чулуу давыгийн алигч гаргаагүй тул түүний толгойд буу тулгаад гохыг дарахад хоосон тарав. Дахин сумны магазиныг эргүүлээд тоглоомыг үргэлжлүүллээ. Энэ удаад мөнгө хүлэгч алагдаж түүнийг будтал дахин хоосон байлаа. Элсүүлэгч сонирхолгүй байна гэд сумаа нэмж тав болголоо. Одоо ч хоосон тарах нь юу л бол мань хоёр ижил гаргаад дилийн амжилттай явж байсан ч баруун гар 2 чулуу гаргаснаар босс нь аль гараа татгаас шалтгаалж ялах эсвэл ялагдхан шидэгдэх болчихлоо. Босс алийг нь татвал хайчийг үлдээвэл ялагдана, даав үлдээвэл ялна. Та байсан бол алийг нь сонгох байсан бэ? Комент хэсэгтүүлтэйгээрэй. Босс алийг нь сонгосонгүй. Сонголт хийгээгүй тул ялагдаж элсүүлэгч түүнийг буутахад
сумтайнд харж мөнгө хүлэгч маань хүчглээ. Элсүүлэгч баруун гарт амьд үлдсэнд нь баяр хүргэе. Одоо ярилццгаая гэв. Жунхоо хаягаар нь очтол хаалган цоочтой байсан тул цонхоор нь орохоор шийдээд бороо орж халтргаатай байх үед хоёр давхар руу ямартай ч гараадглаа. Нөгөө нэрийн утсыг харан зогсож байхад гаднаас хүн орж ирэв. Нөгөө хоёрыг элсүүлэгчийг дагж явж байгаад холбоо тасарсан талаар гий хүнийг хэлснийг утсаар өөр нэг хүндээ хэлээд бүгдийг депо метроны буудал дээр цуглуулахыг даалгав. Жунхоо манекений ард нуугдсан байна. Орж ирсэн залуу буу зэвсгнүүдийг аваад гарах гэж байхдаа цонх онгорхой байгааг анзаараад Жунхоог маань барьчих үедээ гэсэн чинь утсанд нь дуудлага ирээд ашгүй гараа авчихлаа. Яарч авсан болохоор түлхүүрээ зоолттой үлдээч гэлээ. Жунхооч нэгжиж гарлаа. Сон гихүн гэж тэмдэглэсэн хавцыг олов. Тэндээс ягаан дэм бодол болон хаягийг нь мэдэж авлаа. Гихүн хутга болон цусны толб болцсон. Тэндээс холдоогүй байх. Тэр хавийн бүх камерын бичлэгийг шалга. Би утахгүй очлоо гэд утсаа таслаа. Буудал дээр ирсэн чинь гадна хаягных нь гэрэл ассан байгааг хараад ихэд гайхан болгоомжлон өрөөндө ороход элсүүлэгч буутаа зогсож байна. Удаан уулзсангүй шүү сон гихүн. Чи тэр өдөр онгоцонд суух ёстой байсан юм гэхэд гихүн. Тэр өдөр чамайг харсан нь намайг бодлоо өөрчлөхөд хүргэсэн гэв. Элсүүлэгч намайг их шаргуу хайжаа гэхэд гихүн чамд талархснаа хэлэх гээд гэв. Элсүүлэгч юунд гэд асуудал чи намайг тоглоомонд урьсан болохоор би их мөнгөтэй болсон юм чинь талархан зүй ёсны хэрэггээд зэвзэнгүү хэллээ. Элсүүлэгч би урилга тараадаг хүргэлтийн ажилтан гэхэд гихүн. Урилга хүргүүлсэн хүнтэй уулзуулаад өг хэлэх зүйл байна гэхэд элсүүлэгч би дамжуулаад өгье гэв. Гихүн чам шиг доод ажилтантай ярих зүйл биш. Амьдралынхаа хүнд үе дээр байгаа хүмүүсийг олж метроны буудал дээр залддаг чам шиг хүн ойлгохгүй гэв. Элсүүлэгч яагаад энэ ажлыг хийдэг болсон түүхээ гихүнийг сонсохыг хүсэхгүй байсан ч ярьлаа. Тоглоомонд оролцогчдын үе болон цогцыг шатаадаг байсан. Эднэр хүн биш, зүгээр л зориггүй хог шар, ямар ч хэрэгцээгүй гэдгийг өөртөө олон жилийн турш хэлж шаргуу хөдөлмөрлсөн. Нэг өдөр тэд надад буу өгсөн нь надад таалагдсан. Эцэст нь хэн нэгэн миний оршин байгааг хүлээн зөвшөөрсөн юм шиг санагдсан. Хэдэн онд ч билээ дээ. Тоглоомонд ялагдсан хүмүүсийг бууддаг болсон. Ялагдаад буудуулах болсон оролцогч миний аав байсан. Би түүн рүү буу шагааж явахад аав нулимс туслуулан ам авраач гэж гуйж байсан. Би юу хийсэн гэж түүнийг буутсан. Яг тухных нь голд гэд гихүний тух руу буугаач хэлүүлв. Би тэр үед л надад тохирох ажил энэ юм байна гэдгийг мэдсэн гэхэд гихүн тэнд гимгүн хүнийг алсан ч энд залилж мэхэлсэн ч энэ новшийн зүйл өөрчлөгдөхгүй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Чи тэдний дуулууртаа бяцхан нохой байсан байсаарч байгаа гэхэд элсүүлэгч буугаа цэнэглээд тоглоомонд ялсан гэд өөрийгөө онцгой болчихсон гэж бодоо юу гэхэд би тэндээс гарахын тулд юу хийснийг тэнд байх ямар байсныг чам шиг хүн огтхон ч ойлгохгүй ямар мэдрэмж төрдгийг чи хизээж ойлгохгүй гэхэд элсүүлэгч гихүн рүү буудлаа. Сумгүй байв. Тэгээд бяцхан тоглоом тоглолцгоо гэв. Буудлын гадаа Жунхоо ирсэн байгаа харагдана. Буунд ганцхан сум хийж эргүүлээд дахиж эргүүлэхгүйгээр ээлжлээд өөрсдийгөө буудъя гэхэд гихүн толгоогоо тохив. Бууг эргүүлэхэд гихүн рүү харсан тул гихүн эхэлж бодлаа. Хоосон. Элсүүлэгч бодлаа. Хоосон. Гихүний ээлж болж буудах гэж байхад цаас шиддэг тоглоомыг үнэхээр муу тоглож байсан болохоор яаж амьд гарсныг нь гайхдаг гэдгийг хэлв. Гихүн өөрийгөө бодлаа. Хоосон тарлаа. Элсүүлэгчийн буудах ээлж хоосон. Гихүний ээлж болоход элсүүлэгч одоо нэг эсвэл хоёрхан л боломж үлдсэн болохоор олон бодлууд эргэлдэж байгаа байх. Би таах гэд үзье л та. Миний гарт буу байгаа юм чинь энэ новшийн царайг дэлб буудаж болно гэж бодсон биз? Үгүй юу гэхэд хариулсангүй. Үргэлжлүүлэн эзэнтэй уулзахыг хүсэж байгаа бол түлхүүр миний халаасанд байгаа. Намайг буудаад түлхүүрийг авахд л болно. Хэрвээ чи үүнийг хийвэл бусдтай л адил хог шаар гэж хэлв. Гихүн өөрийгөө буудахад хоосон. Элсүүлэгч өөрийгөө бодвол үхэн тодорхой боллоо. Тэр өөрийгөө будах уу гихүнийг үү? Гихүн ч хэлж л байна. Гохоо нэг дараад намайг алж болно. Гэхдээ тийм зүйл хийвэл чи эзний хэлсэн зүйлийг хийдэг дуулууртай нохой төдий гэдгийг хэлэхэд элсүүлэгч өөрийгөө будснаар энэ анги дуслаа. Лайк, subscribe дарж дэмжээрэй. Санал сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй.
За миний хувьд бол киноныхоо трейлер дээр ерөөсөө үзээгүй, янз бүрийн спойлер байхгүй, дараагийн ангиудаа огт үзээгүй байгаа. За миний хувьд сэтгэл нэгдүгээр анги бол жоохон сул санагдлаа. Яагаад гийхүүн тэр дэм буудалд байгаад байгаа юм те. Тэгээд өөр олон дөрүүдийг танилцууллаа. Тэр дэм буудал орох гэж байгаа хоёр жирэмсэн эмэгтэй олон залуу мотоциклтай хос гээд. За тэд нар яг тоглоомонд оролцох уу, чимэг болж чадхаар гоё дөрүүдс байж чадах уу те. Өмнө нь жил нь яагаад ч гийхүү ингээд бүрэн хүч чадлаараа одоо тэр элсүүлэгчийг хайгаагүй чинь. Тэгээд тэр элсүүлэгчийн талах сулаа хоёрын сонгуулж байгаа нь одоо яг хүмүүс хөвчлэн өөртөө биш азанд үр дүн нь тодорхойгүй сонголтыг хийдэг гэдгийг л харуулж байгаа хэл та. Тэгвэл заавал үүнийг оруулах шаардлага байсан уугүй юу? Элсүүлэгч анх яагаад энэ Squid Game гээд тоглоомын зохион байгуулалтанд оролцсон, энд ажилтдаг болсон юм бэ гэдгээ хэлэхгүй. Яагаад энэ албан тушаалд очисон ч юм уу те, яг чухал хэрэгцээтэй мэдээллүүдийг агуулж чадаагүй жаахан унцгүй л санагдлаа. Тэгээд дараагийн ангиудаас тодорхой болж магадгүй юм. Тэгээд дараагийн ангиараа уулзцгаая да. Дуустал нь хамт исэн танд баярлалаа. Та-да.